болгохыг зорж байгаа. Ингэхдээ ганцхан хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжихээс гадна соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл нөөцийн шахагддаг түүхий дэд суурилсан үйлдвэрлэл биш, мэдлэг авьяас тулгуурласан үйлдвэрлэлийг төлхөө дэмжинэ гэсэн үг юм. Манай улсын соёлын салбар өмнө төрөөс шууд хамааралтай төсөөс санхүүждэг салбар байлаа. Харин 1990 оноос хойш зарим чиглэлүүд нь хувийн продакшны зарчмаар хөгжиж байна. Дэлхийн нийтээр соёлын салбар зах зээлийн арилжааны шинжтэй болж байгаа үед манай улс соёлын салбартаа үндэсний эрх ашиг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал чухал байна. Өөрөөр хэлбэл бид юугаа экспортлж, юугаа төрийн бодлогоор хамгаалах вэ гэдэг асуудлыг тодорхойлох хэрэгтэй байна. Бид нар юугээ дэлхий рүү гаргаж, юугээ төр өөрийнхөө хармаанд байнгын бодлогоор дэмжиж анхаарал тавьж явахын, юугээ зах зээлийн өрсөлдөөний хуулийн зарчмаар гаргаж ирж тавихын гэдэг зүйлийг тодорхойлох шаардлагатай байна. Нэг зураач бүтээлээ туурахад материал хэрэгслээ 200 мянган төгрөнд багтаагаад авчих нь харин түүний оюун бодлоо шингээд зурсан зураг бүтээл нь 10-аас 20 бүр 100 сая төгрөгөөр ч үнэлэгдэж болно. Энэ бол соёлын үйлдвэрлэлийн нэмэн өртөг, соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь дэлхийн нийтэд соёлын салбарын жишг бодлого болж байна гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хэлж байлаа. Япон, Солонгос, Хятад, Макао зэрэг дэлхийн бараг ихэнх орнууд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж үүнийг гол бодлогоо болгож ажиллаж байгаамаа. Ийм бодлогын хамгийн гол үндэс нь төр хувийн хөвшил хамтдаа юу хийх вэ гэдгээ нэгэн ойлголтын хүрээнд гаргаж ирж явж байгаамаа. Дэлхийд дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд ямар салбарыг хамруулж ойлгох вэ гэдэг нь маргаантай байдаг. Гэхдээ хэвлэл мэдээлэл, дэлгэцийн урлаг, мэдээллийн технологи, тулгуурласан бүтээл, интерьер, хувцас загвар гэсэн үндсэн чиглэлүүд байдаг. Үүнийг хөгжүүлэхэд зөвхөн соёлын бодлогоос гадна аж үйлдвэрийн бодлого хэрэгтэй. Үүнээс гадна бол олон улсын туршлагуудыг харахад бол энэ зөөлөн дэд бүтц буюу түрүү миний хэлсэн хүний нөөцийг хөгжүүлэх, хүмүүсээ арай илүү бүтээл сэтгүүтэй болгох, ялангуяа энэ залуучуудыг энэ чиглэлийн дэмжлэгүүд байх ёстой. Давхар бас тэр үйлдвэрлэл гэдэг асуудал дээр мэдээж бол татвар одоо хууль эрх зүйн дэмжлэгүүд бол маш чухал байгаа. Соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэл дэлхийд дээр жилд 37.8 их найт долларын баялагийг бий болгож байдаг. Цаашид уул уурхай, ашигт малтмал гэх мэт нөөцөд толгуурласан салбарын зах зээлийн хүрээ улам хумигдах магадлалтай. Харин соёлын салбарын мэдлэг, авьяас хоёр дээр тулгуурласан баялаг хизээж барагдахгүй, үн цэнээ алдахгүй гэдэг дээр төр олон нийтийн байгууллагууд санал нэгдэж байна.